газар ашиглалт бүртгэлийн хилтэс үзүүлж байна. Газар ашиглалт бүртгэлийн хилцийн үндсэн чигүүрэг. Тус хилцэн нийгмийн эдийн засгийн шинэ нөхцөлд үүсч буй газар ашиглалтын байдал дүн шинжилгээ хийх, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, газар ашиглалтын хэтийн төлөв, хот байгуулалтын хөгжлийн загвар, бүсчиллийн дагуу иргэн аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, газрын нэгдмэл сангийн данс бүртгэл хөтлөх, газар ашиглалтыг сайжруулах, иргэн хуулийн этгээдийн эзэмшилд ашиглалтад байгаа газрыг үр ашигтай зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа болон төлөв байдал, чанар, хувьсэл өөрчлөлтөд төрийн хяналтын чигүүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Бидний зорилт 2017 онд газрын харилцааны хууль тогтоомжууд нийгмийн хэрэгцээ шаардлага үйл ажиллагаанд үндсэн чигүүргийн дагуу нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, байгууллагын болон хилцээний үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэхдээ газрын харилцааны эрх зүйн шинтгэл хийх, газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэл, мэдээллийн системийг боловсронгуй болгож хөгжүүлэх, мэдээллийн баазыг шинжилэн цэгцлэх, газрын үр ашигтай зүй зохистой ашиглалт хамгаалалтад төрийн хяналт тавих, албан хаагчдын мэдлэг мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн зарим томоохон ажлуудаас дурдвал газрын харилцааны багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн төслүүд үзэл баримтлалд холбогдох санал боловсруулж, газар эзэмших, ашиглахтай холбоотой гарсан эрх зүйн актуудыг хуульд нийцүүлэх, боловсронгуй болгох зорилгоор шинээр газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх журмын төслийг бэлтгээд байна. Газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэлийн системийг шинжлэх, хөгжүүлэлт хийх, мэдээллийн баазыг баяжуулж, цэгцэлж эхлүүлснээр байгууллагын дотоод үйл ажиллагаа, газар зохион байгуулалт, газрын кадастр эрхлэхэд шаардлагадах мэдээллээр хангах, бүх төрлийн судалгааг богино хугацаанд бэлтгэх ач холбогдолтойгоос гадна харьяа байгууллагуудыг газартай холбоотой мэдээллээр цаг алдалгүй бүрэн хангах боломжтой болох юм. Газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавьж, газартай холбогдсон үйлсэн зөрчлийг арилгах талаар баггүй ажлуудыг зохион байгууллаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын зөрчил арилгах үйл ажиллагааг иж бүрэн нэгдсэн байдлаар зохион байгуулах зорилгоор нийслэлийн засаг даргын 2016 оны А863 дугаар захирамжийг гаргуулж, нийтийн эдлбэрийн газруудын зөрчлийг арилгах үүднээс түүц, гараж, контейнер, гэр павильон болон бусад төрлийн зөөврийн байгууламжууд, авто болон явган хүний зам хаасан объектууд, газраа зөвшөөрлгүй сунгасан хашааг чөлөөлөх, зөрчил арилгах гэсэн үндсэн 3 чиглэлтэй зохион байгуулагдж байна. Иргэн хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тус хилцэн газрын тухай хууль заасан нөхцөл үндэслэл бүрдсэн, нотлох баримт хангагдсан газрын эзэмших, ашиглах эрхийг холбогдох иргэн хуулийн этгээдийн нэр дээр шинээр баталгаажуулах, нийслэлийн засаг даргын шийдвэрээр газар эзэмшигч, ашиглагч иргэн хуулийн этгээдээс эргэлсэн эрхийн гэрчлэгээний хугацааг сунгах, бусдад шилжүүлэх газрын талбайн хэмжээ, байршил, ашиглалтын зориулалт, эзэмшигч, ашиглагчийн оноос нь нэр болон эдлбэрийн хэлбэр өөрчлөх зэрэг хүсэлтүүдийг хянан үзэж, холбогдох материалыг бэлтгэн албаны дэргэдэх, газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, тус хурлын дүгнэлтийг үндэслэн нийслэлийн засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэдэг. Нийслэлийн засаг даргын 2016 оны 11-р сарын 8-ны өдрийн А784-р захирамжаар албаны дэргэд газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийг байгуулснаас хойш 2017 оны 4-р сарын 20-ны өдрийг хүртэл 11 удаагийн хурал зохион байгуулагдлаа. Тус хурлуудаар нийт 1670 иргэн хуулийн этгээдийн хүсэлтийг бэлтгэн хэлэлцүүлж, дэмжигдсэн 1039 иргэний хүсэлт дэмжигдснээс нийслэлийн засаг даргын 5 удаагийн захирамжаар 726 хүсэлт эцэст нь шийдвэрлэгдэж, үлдэх 313 хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Иргэд хуулийн этгээдийн хүсэлтийг хуулийн хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор зөвлөлийн хурлыг 7 хоног бүр зохион байгуулж байна. Монгол улсын газрын тухай хуульд нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчлэгээний хугацааг газарт оруулах, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэх, бүтээн байгуулалтын ажлууд эдвэгчих, газар ашиглалтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх, тогтвортой газар ашиглалтыг бий болгох зорилгоор 15 жилийн хугацаатай сунгаж гэрчлэгээ олгон гэрээ байгуулж байна. Газар ашиглалт бүртгэлийн хилцээний эрхлэх асуудлын хүрээнд
иргэд хуулийн этгээдээс эргүүлсэн хүсэлтүүдийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд анхлан хүлээн авч газар эзэмших эрхийн барьцаа бүртгэх, чөлөөлөх барьцаанд бүртгэлтэй эсэх, лавлгаа, барилга байгууламжийн хаягийг кадастрын зурагт бүртгэх, газар эзэмших ашиглагтай холбогдсон бусад лавлгаа мэдээлэл өссөн хүсэлтийг тухайн бүр газар дээр нь шийдвэрлэнэ. Эрх шинээр баталгаажуулах, хугацааг сунгах, бусдад шилжүүлэх, газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, эзэмшигч, ашиглагчийн оноосон нэр, эдлбэрийн хэлбэр өөрчлөх зэрэг хүсэлтүүдийг тухайн өдөртөө багтаан хүлээн авч хянан үзэж, материал бэлтгэсний үндсэн дээр газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах бөгөөд нийслэлийн засаг даргын захирамжаар шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж гэрчлэгээ олгох, газрын улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулах ажлуудыг зохион байгуулдаг. 2017 оны 4-р сарын 26-ны өдрийн байдлаар тус элтсэн 2016 оны 8-р сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэн аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн нийт 4539 албан бичиг өргөдөл гомдлыг шийдвэрлсэн байна. Газар ашиглалт өртгөлийн хэлтэс.